Сайн байцгаана уу? Хууль зүйн үндэсний хуулингээс эрхлэн гаргадаг хуулийн инженери ярилцлагын энэ удаагийн дугаар эхлэхэд бэлэн болоод байна. Манай энэ удаагийн дугаарт цагдаагийн ерөнхий газрын хэвлэл мэдээлэл олон нийтэд харилцах төвийн цагдаагийн нислэгч Мегмар Сүрүү оролцоод байна. Танд энэ өдрийн мэндийг хүргэе. За баярлалаа. Танд энэ өдрийн мэндийг хүргэе. За юуны өмнө манад одоо урилгыг хүлээж авч ирсэн танд маш их баярлалаа. За хоёулаа ярилцлага цагдаагийн байгууллагт ерөнхийдөө өдөрт дийлэнхтэй хичнээн дуудлага мэдээлэл ирж байна. Тэр дуудлага мэдээллийн хэдэн хувийг нь одоо ямар зөрчил ч юм уу те эдэлж байна. Тэрний талаар ярилцвал хэлье. За юун түрүүнд өрсөнд маш их баярлалаа. Тэгэхээр цагдаагийн байгууллагт бол хоногт 3,000-аас 4,000 дуудлага мэдээлэл бол иргэдээс ирдэг гэмтрэг зөрчилтэй холбоотой. За түүнээс онцгойлох юм бол гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой, согтуугаар үлдгэсэн гэмтрэгтэй холбоотой, замын хөдөлгөөний дүрм зөрчилтэй холбоотой, гэмтрэг зөрчилтэй холбоотой дуудлага мэдээлэлүүд бол дийлэнх олон хийг эзэлдэг. Өнгөрсөн 7 хоногоос болоод ирэхээр цагдаагийн ерхий газраас нэг 102 аппликейшн гээд одоо нээлттэй хийгээд одоо иргэдэд олон нийтэд хүртээ хэлээд явж гин гэд танилцууллаа. Энэ талаар та дэлгэрэнгүй мэдээлэл өгвөл уг аппликейшн маань ямар давуу талуудтай байна? Тэгэлгүй яг цагдаагийн байгууллагын үйл ажиллагааг иргэдэд илүү ойртуулах, цагдаагийн байгууллагын ажил үйлчлэгийг иргэдэд түргэн шуурхаа хүргэх чиглэлээр 102 police application бол үйл ажиллагаа явуулаад эхэлсэн байгаа. Тэгээ одоо бол мэдээж хөгжүүлэлт сайжруулалтаа хийгдээд явж байгаа. Энэ аппликейшн маш олон давуу талыг бол өөртөө агуулсан байгаа. Цагдаагийн байгууллагаас авч болох бүхэл үйлчлэгийг энэ аппликейшнээс алганд багтах ганцхан гар утсанд байгаа аппликейшнээс авах боломжтой гэдгээр онцлог. За мэдээж бүр онцгойлон хэлэх юм бол дуудлага мэдээлэл авахаасаа эхлээд ярих хэрэгтэй байх л та. Дуудлага мэдээллийг иргэд зөвхөн утсаараа 102 руу залгаж өгдөг байсан бол одоо аппликейшнаараа дамжуулаад дүрст хэлбэрээр буюу одоо бид нар гэр бүлийнхэндээ ярьдаг видео коллоор дуудлага мэдээлэл өгч болно. Мөн дээрэс нь утсаар ярих боломжгүй үед иргэд маань зурвсаар буюу мессежээр одоо цагдаагийн байгууллагт гэмтрэг зөрчилтэй холбоотой дуудлага мэдээллийг өгнө гэсэн үг. За би бас нөгөө өөрөө шинэ хэрэглэгч болохоор утсан дээрээ дөнгөж татаад суулгаад за нөгөө нэг нэвтэр дан холбоосоор нэвтэрчсэн дан холбоосоор нэвтрээд үзэхэд ерөнхийдөө нөгөө нэг төрийн байгууллагаас авах үйлчилгээ буюу дийлэнхтэй цагдаагийн байгууллагаас авах үйлчилгээ нь ингээд илүү захимжсан юм шиг санагдлаа л да. Та энэ талаар дэлгэрэнгүй танилцуулбал жишээлбэл одоо би ямар лавлгаа мэдээллийг авах боломжтой юм болов? Тэгэлгүй яг лавлгаа мэдээллийг бас мөн Mongolia-гаас авах боломжтой байсан бол одоо аппликейшнаараа дамжуулаад Mongolia-гаас авах боломж нь бүрдсэн байгаа. За лавлгааг нь бүр тодруулах юм бол тэ жолооны үнэмлэхтэй холбоотой галт зэвсэг хэрэглэхтэй бүртгэлтэй холбоотой лавлгаа гэх мэтчлэн цагдаагийн байгууллагаас авч байгаа яш шийтгэлтэй хэсэг лавлгаа гэдэг бүхэл төрлийн лавлгааг авч болдгоор онцлогтой. Одоо л нэг аппликейшныхаа цэсүүдийн талаар ингээд жоохон дэлгэрэнгүй ярилцъя. За жишээлбэл бол нөгөө нэг зөрчил мэдээлэх гээд нэгтсэн л да. Тэрэн дээр болохоор ингээд ороод харж байхад ерөн сурвалжилж байгаа этгээдийн мэдээлэл ч юм уу. За бусад ийм янз бүрийн мэдээллүүд ч байна. За ямар нэгэн тэр нөгөө нэг одоо бид нөгөө нэг байрны гадаа ингээд ладаглал машинаа тавьчихдаг тэрний талаар оруулах мэдээлэл гээд ч басан. Тэр талаар та илүү дэлгэрэнгүй танилцуулбал юун дээр гол нь бид нэр анхаарах вэ? Хин аль одоо таарсан жишээлүүд одоо нөгөө нэг гудамжинд 2 хүн маргалдаж байгаа тэрний зургийг аваад тавьж болох юм уу ч юм уу те тэр талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл. Тэгэхээр зөрчил мэдээлэл хэсэг маань одоогор бол замын хөдөлгөөний дүрм зөрчсөн иргэнтэй холбоотой мэдээллийг өгөх боломжтой байгаа. За бүр тодруулах юм бол иргэн цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд тусалцаа үзүүлэхтэй хамтын ажиллагааг нэмэгдүүлэх чиглэлээр энэ зэс маань бол ажиллаж байгаа. Цонхыг нээхэд за одоо ямарваа нэгэн байдлаар те одоо хүүхдэд түрээд явж байгаа ээж замыг нь те явган зорчигчийн замыг хаасан тохиолдолд тэр машины мэдээллийг 102 police application-аар дамжуулаад цагдаагийн байгууллагад өгөх боломжтой гэсэн. Тэгэхээр улсын дугаарыг харуулад машинтэй хэрхэн яаж парклсан тавьсан байгааг нь харуулад тэр зургийг дараа цагдаагийн байгууллага руу илгээн. Цагдаагийн байгууллага түүнийг хүлээж аваад иргэнээс ирүүлсэн зөрчилтэй холбоотой мэдээллийг шалгаж шийдвэрлээд хэрхэн шийдвэрлсэн гэдэг талаарх мэдээлэл нь тухайн мэдээлэл өгсөн иргэн дээр очино гэсэн. Тэр надад ирнэ гэсэн. Тань дээр одоо жишээлбэл буцаж ирнэ гэсэн. Тэгээд таны өгсөн зөрчилтэй холбоотой мэдээллийг цагдаагийн байгууллагаас ингэж шийдвэрлэлээ. Цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд тусалцаа үзүүлж хамтарч ажилласанд баярлаа гэж танд урамшууллын оноо нэмнэ гэсэн. Тэр нэг урамшуулал олгох гэдэг хэсэг нь бас энтэй уялдаж гин гэсэн үг тийм. Тэглээ байх. Окей. За мөн нөгөө нэг AI туслах гэд би харсан л да. Тэгээд AI туслах надад ингээд харахад эхний ээлжинд нөгөө нэг манайхан ч одоо нөгөө ихэвчлэн мессежний хэрэглээ буюу латин үсэг ихэвчлэн ашигладаг. Тэр латин үсэг нь тохирсон байна уу? За эсвэл тодорхой төрлийн асуултууданд байна уу? Яг ямар чиглэлээр би тэндээс мэдээлэлээ хайх боломжтой вэ? Тэгэхээр одоо техник технологи хөгжсөн те бүх зүйлийг бол одоо хэлбэрч ChatGPT ч гэдэг юм уу те илүү хэлбэр байдлаар асуугаад хариултаа авах боломжийг бүрдүүлэхийн тулд цагдаагийн байгууллага 102 police application дээр яг AI буюу одоо ухаалаг тийм хэрэглээг бол нэвтрүүлсэн байгаа. Тэгэхээр иргэдийн хувьд бол гол анхаарах зүйл нь кирилл үсгээр мэдээж бичих шаардлагатай. Тэгээд түлхүүр үгээ голчлон бичих юм бол одоо яг өөрийнхөө хайж байгаа асуултын хариултыг бол олох боломжтой байгаа. Жишээлбэл жолооны үнэмлэхтэй холбоотой гэх юм бол кирилл үсгээр жолооны үнэмлэхээ
хэрхэн сумгуулах вэ? Хэрхэн дахин захиалах вэ гэж асуусан тохиолдолд ерөөсөө 3-5 секундын дотор таны асуултанд хариулна. За хамгийн гол нь одоо би ингэж ойлгоод байна л да. AI-аас мэдээлэл авчлаа. Авсан мэдээллээ би одоо юу гэдгийг цаашаа дамжуулах ч гэдэг юм уу? Тих боломж бол байгаа юу? Хүн тэнд ингээ бид хоёрын харилцан чат үлдэх үү? Тий, харилцан яриа бол ер нь буцаа тэр та чатаас гарсан тохиолдолд устгагдаад дахиж шинээр нээгдэнэ гэсэн үг. Тийм. Тэгэхээр бас нөгөө мэдээлэл гадагшаа алдагдахгүй гэдэг дээр их үйлчлэж байгаа шүү тий. За бас нөгөө нэг замын хөдөлгөөн гэдэг нэг зэссэн. За тэрэн дээр нөгөө хамгийн ач холбогдол өгөөд анхаарлуудсаж нэг таалагдсан зүйл нь юу гэхээр нөгөө нэг бид нар хөдөлгөөний ачааллаа хянах боломжтой болсон. За нөгөө нэг хаан төвжирлийн цэг одоо юу байна гэдгийг хямгаас гадна давхар тэр нөгөө миний ойлгоогүй үлдсэн асуудал юу нэхэр хар цагийн мэдээлэл гэдэг нэг тийм хэсэг байсан. Тэр мэдээллийн талаар ярил. Тэгэхээр 102 police application-д бол замын хөдөлгөөнтэй холбоотой бүх мэдээлэлүүд багтсан байгаа. Жишээлбэл төвчрлээ таарч болно те аль замаар явах уу, хаана илүү төвчрэлтэй байна. Мөн дээрээс нь дугаарын хязгаарлалтай бүс гэж байдаг. Дугаарын хязгаарлалтай бүс ойрцсон тохиолдолд бас notification одоо мэдээлэл ирнэ. За 3 дахь асуудал нь болохоор таны хэлээд байгаа хар цагийн мэдээлэл те. Энийг болохоор хар цаг гэхээр ирээд сайн ойлгохгүй байх шиг байна. Одоо замын тодорхой одоо орон нутгийн замд ялангуяа тодорхой хэсэгт те одоо осол аваар ихээр үлдэгддэг ч юм уу эрсдэлтэй тийм бүсүүд байгаа л да. Түүнийг бол цагдаагийн байгууллагаас судалгаа шинжилгээгээ. За энэ бол хар цаг юм а. Энд олон удаагийн давтамжтай осол аваар гарсан. Тийм учраас иргэдэд одоо аппликейшн татаж авсан иргэдэд хар цэг рүү ойртож ирж байгаа тохиолдолд мэдээлэл ирнэ. Утсанд notification мэдээлэл ирээд за та ингээд осол их гардаг хар цэгт ойртож ирлээ шүү. Хурдаа тохируулаарай, болгоомжтой яваарай гэд. Энэ мэдээллийг авсан иргэн хурдаа тохируулдаг те илүү болгоомжтой явах дээр анхаарна гэсэн үг. Тэр бол маш их хэрэгтэй мэдээлэл болж чадлаа гэж бодож байна. Бас нэг сонирхолтой зүйлээс нь нөгөө нэг утасны имей кодоор шүүх үйлчлэг байсан. Энэ талаар та дэлгэрэнгүй мэдээлэл өгвөл. Тэгэлгүй яг одоо иргэд мэдээж те гар дээрээс утас худалдаж авах тохиолдол их байдаг л да. Тэгэхээр тухайн гар худалдаж авах байгаа гар утасынхаа IMEI кодыг мэдэж аваад тэгээд цагдаагийн байгууллагын 102 police application-ы IMEI код хийх хэсэгт хийнгүүт тухайн гар утас маань те гээгдэл юм уу эсвэл хулгайлагдсан алдагдсан утас мөн байна уу цагдаагийн байгууллагт бүртгэлтэй байна уу та худалдаж аваад аюулгүй байна уу гэдэг мэдээлэл нь бол гарч ирнэ. Хэрвээ IMEI кодыг хийгээд тэр тухайн утас маань цагдаагийн байгууллагт бүртгэлтэй байх юм бол тэр утас ямарваа нэгэн байдлаар гээгдсэн эсвэл алдагдсан хулгайд алдагдсан ч юм уу ийм байгаа цагдаагийн байгууллагт бүртгэлтэй байгаа. Тийм учраас та энэ утсыг худалдаж авч болоод болохгүй гэсэн үг. Яг энэ мэдээллийг бол иргэд авах боломжтой. Энэ бол үнэхээр санаа өөрчлөлт сэргийлэх арга хэмжээнүүдийн нэг хэлбэр ах гэж бодож байна. За уг гар утасны аппликейшн маань ер нь хэрхэн яаж ашиглах вэ? Энэ талаар та мандад иргэдэд мэдээлэл өгвөл. Тэгэхээр цагдаагийн байгууллагын үйл ажиллагаа иргэдэд түрүүн шуурхай хүрэх чиглэлээр хөгжүүлэлт хийгдээд ашиглаж байгаа 102 аппликейшнийг иргэд бол Android болоод iOS үйлдвэрлэлийн системтэй гар утсанд татаж хэрэглэх боломжтой гэсэн үг. Тодруулах юм бол iPhone, Samsung төрлийн гар утсанд хэрэглэх боломжтой. Тэгэхээр иргэд маань ороод одоо яг 102 police гэж бичээд аппликейшнээ татаж авна. Татаж авсны дараа дан системээр холбогдоод өөрийнхөө хувийн мэдээллийг баталгаажуулсны дараа аппликейшн маань нэвтрээд үндсэндээ хэрэглэхэд бэлэн болно гэсэн үг л дээ. Тэгэхээр аппликейшны үндсэн зэсүүдийг харуулах юм бол SOS гэсэн товч байгаа л да. Энэ товч төр удаан дарах юм бол цагдаагийн байгууллагт дуудлага мэдээлэл өгөх боломжтой. Тэгээд цагдаа ганцхан цагдаа гэлтгүй мэдээж одоо төрийн тусламжийн бусад дугааруудтай те яаралтай төрийн тусламжийн тусгай дугаарууд руу залах боломж бол бүрдэж байгаа. За үргэлжлүүлээд үйлчлэгээ мэдээ бусад гэсэн зэснүүдээс мэдээлэл авах боломжтой. За аппликейшны маань одоо баруун доод буланд бол AI туслах гэж байгаа. Тэгэхээр маш хурдан хугацаанд та мэдээлэл авахыг хүсчээвэл AI туслах дээр дараад кирилл үсгээр асуултаа бичнэ. Тухайн асуултын дагуу AI бол одоо ухаалаг төхөөрөмж бас хариултыг өгнө гэсэн үг. Тэгэхээр нийтлэг асуултуудад бол дийлэгтэн бүгдэнд нь хариулж байгаа. За өөр нэг онцлог юу вэ гэхээр миний байршлаа харах боломжтой. За үндсэндээ би яг одоо хаана байна вэ? Надад ойр цагдаагийн байгууллага бас хаана байна вэ гэдэг мэдээллийг авах боломжтой. Цагдаагийн байгууллагын одоо байнга гаргадаг гэмтэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлийн мэдээллүүдийг бас авах боломжтой байгаа. Дан системээр нэвтэрж байгаагийн нэг давуу тал нь юу гэдэг юм бол тэгвэл Монгол улсад байгаа нөгөө нэг гадаад иргэн хариаллын иргэд маань энэнд яаж хамрагдах вэ? Тэгэхээр дан системээр холбогдож байгаагийн гол ач холбогдол нь юу вэ гэхээр гомдол мэдээлэл өгж байгаа иргэн маань өөрийгөө баталгаажуулж байгаа. Тэгээ үндсэндээ цагдаагийн байгууллагт одоо худал мэдээлэл өгөх боломжгүй тийм ээ. Тэгээд дээрэс нь тухайн одоо гэмтэрэг зөрчлийн мэдээлэл нь иргэн дээр бүртгэгдэж явж байдаг. Тэгэхээр бүртгэлийн системд бол бас ач холбогдолтой гэж ойлгож байна. За тэгээд өнөөдөр бас миний асуугаагүй үлдсэн таны бас иргэдэд заавал хэрэглэгдэж шаардлагатай гэж үзэж байгаа зүйл байвал энэ талаараа та хэлэх бодвол.
Тэгэл яг. За тэгэхээр иргэдээс ирж байгаа нэг асуулт байдаг л да. За тухайн иргэний өгсөн гомдол мэдээлэл өргөдөл нь аль байгууллагын хэн гэдэг аль багч дээр шалгагдж байна вэ? За хуулийн хүрээнд хэрхэн яаж шийдвэрлэгдсэн бэ гэдгийг бол маш их асуудаг. Тэгэхээр энэ асуудал маань өөрөө 102 police application-д бол орж өгснөөр онцлогтой байгаа. Та аппликейшнээ нээгээд таны өгсөн өргөдөл гомдолтой аль байгууллагын, аль дүүргийн, аль хилцийн хэн гэдэг мөрдөгчдөр хуваарлагдсан байна вэ? Шалгалтын ажиллагаа нь ямар шатандаа явж байна вэ? Яаж шийдвэрлэгдсэн бэ гэдэг бүхий л мэдээлэлээ та гар утсан дээр байгаа аппликейшнээс авах боломжтой. Энэ маань өөрөө онцлогтой байгаа. За мөн дээрээс нь цагдаагийн байгууллагаас эрен сурвалжлагж байгаа этгээд те за зөрчил үйлдэлсэн иргэн болоод за алга болсон иргэнтэй холбоотой мэдээллийг бол аппликейшнээс харах боломжтой. Яг энэ төрлийн цэс бол нэмэгдэж орсон байгаа. За манай энэ удаагийн урилгыг хүлээн аван манай иргэдэд олон нийтэд манай нийт бүртгэмчтэй сайх гайхалтай мэдээлэл хүргэж өгсөн танд маш их баярлалаа. Таны цаашдын ажиллаулалтад амжилт хүсье. За маш их баярлалаа.